нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Монгол улс дахь нүүбийн суран зохицуулагч ноён Яп Ван Херден оролцож байна. Түүний хувийн туршлага, нэгдсэн үндэсний байгууллага болон Монгол улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ, өр амьсгалын өөрчлөлт, байгаль орчин болон хоцролтын тухай ярилцах болно. Хар хайрцаг. Hello Mr. Yap Van Heerden. Thank you so much for. Сайн байна уу ноён Ван Херден. Бидний урилгыг хүлээн авч хар хайрцаг нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Миний эхний асуулт нэлээд ерөнхий байх болно. Би таны хөгжил дэвшил, энх тайвныг зохицлох, хүмүүнлэгийн улсад 30 гаруй жил ажилласан үүний туршлага, шалтгаан, хүсэл эрмэлзэл таны энэ салбарт юу татсан талаар асуумаар байна. Thank you very much and thank you very much for having me. Танд баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд таатай байна. Хэрв та миний CV-г харсан эсвэл миний тухай бага зэрэг уншсан бол би 60-аад онд төрсөн, 70-80-аад онд Нидерланд улсад өссөн. Тэр үед дэлхийн 2 дугаар дайн бидний оюун санаанд маш тодхон байсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ нь бас бидний эргэн тойронд байгаа хүмүүст эх орондоо ямар нэгэн зүйл өгөх хэрэгтэй гэдгийг мэдэрсэн цаг үе байсан. Тиймээс энэ бол миний бага насны нэг хэсэг байсан юм а. Дараа нь би Вагенийн гений хөдөө аж ахуйн их сургуульд суралцахаар очих үедээ нэлээд хурдан бодож эхэлсэн. Би дэлхийг арай илүү хармаар байна. Залуу хүн шүү дээ. Адал явдалт дуртай, дэлхийн ертөнцөөс илүү ихийг үзэж мэдрэхийг хүснэ. Гэхдээ үүний зэрэгцээ утга учиртай, үнцэнтэй гэж бодсон зүйлээ хийхийг хүсдэг. Амьдралынхаа төгсгөлд магадгүй олон жил үлдсэн ч гэлээ. Тал руу хараад би зөв гэж итгэж байсан зүйлийг хийх гэж хичээсэн. Тэгээд хийж чадсан гэж өөртөө хэлхийн тулд азтай ч гэж болохоор 1991 онд нэгдсэн үндэстний байгууллагад залуу мэргэжилтний хувьар ажилд орсон явдал юм а. Би нэгдсэн үндэстний байгууллагад 25 жил ажилласан. Үнэхээр гайхалтай томилгоонууд хүлээж байсан. Гэр бүлээч хамт авч явсан. Тэгээд гэртээ эргэж ирээд гэр бүлтэйгээ 5 жил байлаа. Харин дараа нь би хэдэн жил Афганистанд ажиллаад дахин нэгдсэн үндэстний байгууллагад иргэн орж Хойд намхан далайн бүс нутагт Канадын 5 түнш орныхоо төлөө олон улсыг хамарсан нэгжийг нээх үүрэгтэй болсон. Маш хүнд сорилттой ч маш их урам зориг өгсөн ажил байсан. Харин би Тапаныг явах гэж байгааг сонссон. Бидний сайн найз Тапан. Тэгэхэд нь би хэлсэн. Сонстоо би Монгол руу явж ажиллаж яагаад болохгүй гэж. Монгол үнэхээр сэтгэл татам газар. Түүх соёл энэ үзэсгэлэнт байгаль. Биологийн олон янз байдлаа хараарай. Та замын уулзвар дээр байна гэсэн үг. Тиймээс би үүнийг мэдрэхийг хүсэж Монгол дахь суурин зохицуулагчаар сонгогдсондоо маш азтай нэгэ. Монголд анх удаа ирж байна уу? Тийм ээ, анх удаа ирж байна. За тэгвэл тавтай морилно. Монгол улсын тухай ярилцъя. Та энд ирээд удаагүй хэдхэн 7 хоногийг энд өнгөрүүлсэн гэдгийг бид мэдж байгаа ч нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн албанд ойрын хэдэн 7 хоногт таны хувьд тэргүүлэх чиглэлийн талаар асуумаар байна. Дараагийн хэдэн 7 хоног бол ерөөсөө л сонсох ажил байгаа. Тиймээс би аль болох олон оролцогч талуудтай ярилцахыг үнэхээр их хүсэж байна. Тиймээс би төрийн албан хаагчид, дипломатууд, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнтэй ярилцсанаа. Тэгэхээр одоо бол үнэхээр бүгдийг маш анхааралтай сонсох тэр цаг үе ирээд байна. Би бас хөдөө явж бодит амьдрал хэр байгааг хармаар байна. Энэ дараа нь ажлаа сайн ойлгоход хийж гүйцэтгэхэд тус төхөн болно гэж найдаж байна. Миний тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярихад би аль хэдийн эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүлнэ. Нэгдсэн үндэсний байгууллага нь 23-аас 28 жил хүртэл 5 жилийн хамтын ажиллагааны хүрээтэй байдгийг та бүхэн мэдэж байгаа. Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээ нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууд, мөн 2050 он хүртэлх Монгол улсын тодорхойлсон алсын хараатай нийцэж байх ёстой. Тийм шүү. Энэ хамтлагийн ажиллагааны хүрээ тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны талаар асуух гэж байлаа. Тэгэхээр энэ талаар ярьсных үндсэндээ таны бүрэн эрхийн хугацаанд гэж хэлж болох эх 4 жилд Монгол улсын хувьд таны хувьд юуг одоо тэргүүлэх 3 зорилттой гэж харж байгаа вэ?
Мэдээжийн хэрэг бид энэхүү хамтын ажиллагааны хүрээний амбицийг амжилттай хэрэгжүүлэх нь чухлаа. Тийм ээ, миний тэргүүлэх чиглэлийн тухай ярихад мэдээжийн хэрэг би стратегийн 3 тэргүүлэх чиглэл бүхий хамтын ажиллагааны хүрээг удирдан чиглүүлэх ёстой. Гэсэн хэдий ч Монгол улсад ирээд удаагүй байгаа болохоор манай олон түншүүдтэй ярилцсаны дараа би олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ахиц дэвшил гаргахын тулд юу хийж чадахыг харах сонирхолтой байгаа. Гэхдээ зарим салбар чиглэлийг аль хэдийн олж харж анзаарсан байгаа шүү. Үүний нэг нь юуны төрөнд Улаанбаатар хотод байхдаа энд амьдрахад тохиромжтой хот мөн үү гэж өөрөөсөө асуух ёстой гэж бодож байна. Амьдрах боломжтой хот гэдэг нь бохирдлгүй. Замын хөдөлгөөнд оролцохдоо төгжрөлгүй, хүн ам нь амарч зугаацж болох ногоон байгууламжтай хотыг хилдэгэ. Энэ асуултуудыг бид өөрсдөөсөө асуувал хариулт нь магадгүй үгүй. Магадгүй тийм биш байх. Гэхдээ бидний хувь нэмэр оруулах боломж байгаа газар нь энд л гэж би бодож байна. Мөн та бас эрчим хүчний шилжилтийн талаар ярьсан. Өөрөөр хэлбэл өөрийгөө халаах зэрэгт байгаль орчныг бохирдуулдаг агаараас татгалзах тухай. Надад санагддаг бас нэг маш чухал зүйл бол нүүдэлчин малчид. Тэдний гэр бүлд тэсвэр хадуучлалыг бий болгох явдлаа. Ингэснээр тэд хот руу нүүх, шилжин суурших шаардлагатай гэж мэдрэхэ болно. Харин ч тэд өөрсдийнхөө орон зайд биедан амьдрах боломжтой хэвээр байх ёстой. Өнөөдрийн технологийн нөхцөлд энэ бол боломжтой гэж би итгэдэг. Бид тэдэнд чанартай боловсролыг хамгийн аслагдсан бүс нутагтаж хүргэх ёстой. Энэ бол сурч боловсрох өөр нэг арга зам аа. Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд ч гэсэн мөн адил. Өнөө цаг үед аслагдсан газар нутагт ч гэсэн эмчилгээ оншилгоо хийх боломжтой цаг үе ирсэн. Техникийн хувьд бол тэр хамгийн алс хол газар хүрэх бүрэн боломж бидэнд аль хэдийн бий болсон. Орчин үеийн технологиор дамжуулан бид эдгээр хэрэгслийг тэр аслагдсан бүс нутагт хүргэж чадна. Гэхдээ тэдэнд орлого хэрэгтэй. Тийм биз дээ. Өнөөдөр тэд хангалттай орлого олж чадаж байна уу? Миний ойлгосноор бид нэмэн өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр илүү сайн ажиллах бүрэн боломжтой. Жишээ нь сүг илүү үр ашигтай ашиглаж, бяцлаг, тараг эсвэл өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Махыг боловсруулж, хям эсвэл бусад махан бүтээгдэхүүн хийх. Ноос ноолуураа зүгээр түүхий чигээр нь зарах уу, эсвэл үүнд нэмэн өртөг шингээж илүү үн цэнтэй болгох уу гэдгээ бодох хэрэгтэй. Магадгүй бүр өөрсдийн гэсэн загвар брэндтэй болж, ноолоор эсвэл ноосороо өөрсдийн загварыг гаргаж, дотооддоо үн цэний өсгөж байгаад олон улсын зах зээлд өндөр үнээр борлуулах боломжч байгаа. Мэдээж хэрэг энэ сонголт нь амаргүй. Жишээ нь та мах, сөвний бүтээгдэхүүнээ Европын холбоо зэрэг зах зээлд гаргахыг хүсвэл тэр нийлүүлэлтийн сүлжээ нь өндөр чанарын баталгаатай байх ёстой. Халдвар төвчин, чанарын ялгаа, антибиотик зэрэг асуудлууд нийлүүлэлтийн сүлжээнд орж иж болохгүй. Энэ бол миний бодлоор маш чухал асуудлын нэг. Харин 3 дахь асуудал үнийг танай удирдагчид олонтоо дурддаг. 3 дахь хөршийн бодлого. Энэ нь экспортын зах зээлээ өргөжүүлэхэд маш чухал үүрэгтэй гэж би харддаг. Мөн хамгийн сүүлд нь дурдахыг хүсэж байгаа зүйл бол цөлжилт. Бид үүний талаар түрүүн ярьсан шүү дээ. Хэрэв нүүдэлчин малчид илүү их нэмэн өртөг шингээх чадвартай болвол, өөрөөр хэлбэл илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлого олох боломжтой болвол тэдэнд олон мал зайлшгүй шаардлагатай байхгүй. Энэ нь бэлчээрийн даацад үзүүлэх дарамтыг бууруулна. Өөрөөр хэлбэл хэд бэлчээрлэлт багаснаа. Тэгээд аль хэдийн цөлжсөн газруудыг буцаан сэргээлгэж болох эсхийг хамтдаа харцгаая. Энэ бол миний хувьд сэтгэлд хамгийн ойр асуудлуудын нэг. Би байгаль тайртай. Танай байгалийн олон янз байдал үнэхээр гайхалтай. Говийн бавгай, цас дэрвэс. Мөн зэрлэг адууны талаар сонссон. Эдгээр амьтад бүгд миний энд байх хугацаанд харж мэдэрч үзхийг хүсэж байгаа зүйлс юм аа. Мөн эдгээр нь бидний ирээдүйн хойч үедээ заавал өвлүүлэн үлдээх ёстой үнэт баялаг гэж би бодож байна. Бид удахгүй таны хүндсэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон байгаль орчны бусад асуудлууд магадгүй хотжолтой холбоотой зарим асуудлуудыг хөндөх болно. Гэхдээ үүнээс өмнө манай үзэгчдэд таны ажлын байр, таныг нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн хувьар илүү ойлголт өгч мэдээлэл өгмөр байна л да. Тиймээс хэрвээ та 5 настай хүүхэдтэй өөрийнхөө ажлыг тайлбарлах шаардлагатай бол Монгол улсын хөгжлийн төлөө болон таны болон танай байгууллагын хийдэг ажлыг яаж тайлбарлах вэ? Учир нь та Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн том дарга нь боосно гэж хэлж болно шүү дээ. Би өнгөрсөн хугацаанд нэг зүйлийг ойлгож авсан. Хэрэв хэн нэгэн чамайг дарга гэж дуудаж байвал чи асуудалд орж ийл гэсэн үг. Тиймээс нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн хувьд би хэний ч дарга биш. Харин нэгдсэн үндэсний байгууллагын тогтолцоог зохицуулж бид үр дүнтэй хамтран ажиллаж
Монголын ард иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирхад хариуцлага хүлээдэг хүн. Ирээдүйн төлөө хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмаар ажилладаг. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтолцоог гаднаас нь харахад заримдаа нэлээд төвөгтэй санагдаж болох юм. Монгол гэхэд нийт 24 нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллага ажиллаж байгаагаас 12 нь биечлэн газар дээр нь үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр байгууллагууд бүгд өөрсдийн үүрэг, мандат, чиглэл, мэргэжил арга зүйтэй. Энэ л миний нэгдсэн үндэсний байгууллагад ажиллах дуртай шалтгаануудын нэг. Бид маш өргөн хүрээнд ажиллах чадвартай байдаг. Би заримдаа ингэж хэлдэг. Хэрэв та нэгдсэн үндэсний байгууллагыг техникийн болон агуулгын талаас нь ойлгомоор байвал бид дэлхийн гадаргуугаас сансар огторгүй хүртэл далайн ёроолоос эхлээд хүмүүрт хүрч ажиллах чадвартай. Энэ бол бидний нэмэн өртөг шингээсэн үндсэнтэй оролцоогоор дамжуулан арга зам, шийдэл гаргах боломжоос үүдэлтэй. Олон нийтийн арга хэмжээнд дээрч бай, бодлогын төвшөнд ч бай. Энэ л зарчмыг баримталдаг. Миний бас нэг гол үүрэг бол бүх талуудыг нэг дор цуглуулах. Зөвхөн нэгдсэн үндэсний байгууллагын байгууллагууд ч биш, бусад хөгжлийн түншүүч мөн адил. Бүгдийг нэг ширээний ард суулгаж, хэрхэн бидний үйлчилгээ хоорондоо уялдаатай, бие биенээ дэмжсэн байж болохыг ярилцаж төлөвлөдөг. Монголыг өнөөдөр харахад та бүхэн сүүлийн 30 жилд үнэхээр хол явсан байна. Тэгээд өнөөгийн шинэ үеийн монголчууд маш олон залуус дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад суралцсан. Өндөр боловсрал эзэмшсэн байдаг нь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Тиймээс жишээлбэл эрхчил та бүхэн цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах гэж байна. Танай улсын гадаад харилцааны сайд энэ талаар манай нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргатай маш сайн ярилцаж тэр даруйдаа хөдөлсөн гэж бодож байна. Энэ нь монголчууд нэг зүйлийнхээ араас тууштай байдгийг харуулж байна. Энэ нь надад маш их таалагдсан. Ажил урагшлуулахыг хүсдэг шүү дээ. Зөвхөн яриад суух биш. Харин бодитоор ямар нэгэн зүйл хийгдэж байх ёстой. Гэхдээ заримдаа бид ярилцахч шаардлагатай байдаг. Арчилсан байна гэдэг тэр дундаа өсөж хөгжиж байгаа арчлал байх үедээ заримдаа үнэхээр бэрх байдаг. Гэхдээ энэ бол даван туулах ёстой өвдөлтүүдийн нэг юм аа. Гэхдээ гаднаас нь харахад шинэ хүн гэдгийн хувьд надад хамгийн таалагдж байгаа зүйл бол Монгол бол амьд, эрч хүчтэй арчлалтай орн. Яг үнэндээ танай засгийн газарт өөрөөр улс төрийн намуудын гишүүд хамтран ажиллаж байгааг хараад маш их баярлсан. Энэ бол маш чухал зүйл гэж бодож байна. Жишээ нь миний төрлөх орон Нидерландад олон улс төрийн намууд хамтдаа засгийн газрыг бүрдүүлдэг. Энэ нь чамайг зөвшөлтсөл хийхэд хүргэдэг. Нэг нам дангаараа бүхнийг хүчээр шийдээд явж чаддаггүй. Ингийн тулд та бүхэн дундаж нийтэд хамгийн хүлээн зөвшөөрөгдөх гарц шийдлийг олох хэрэгтэй болдог. Тиймээс энэ нь заримдаа хэцүү, төвчээр шаардсан зүйлч байж магадгүй. Гэхдээ энэ бол ардчлалын нэг чухал үзэл санаа. Та бүхэн хамтдаа шийдэл олох гэж чармааж байгааг харахад үнэхээр сайхан санагдсан. Speaking of technical capacity, Та техник мэргэжлийн чадвар сансраас далайн ёроол хүртэлх салбарын шинжээчдийн тухай ярьсан тавал би 100% санал нийлж байна. Миний хувьд нэгдсэн үндэсний байгууллага буюу НҮБ-д энэ системд 6 гаруй жил ажиллахдаа зөвлөхөөс төр хугацааны гэрээ, бүрэн хугацааны болон олон улсын албан тушаал хүртэл бол туулсан байгаа. Энэ хугацаанд миний ажигласан нэг ажиглалт бол яа харахгүй таны саяны ярьсан энэ эрх чөлөөний асуудал. Мэдээж НҮБ-д ажиллана гэдэг бол тухайн улсын олон улсын албан хаагч гэдэг утгаараа байгууллагын удирдамж ёс зүйн хэмжээг бол дагах хэрэгтэй байдаг. Гэтэл Монгол шиг дөнгөж хөгжиж буй орон өсөж буй ардчлалын хувьд яг тэр салбартаа мундаг салбарын гэж хэлж болох сайчуудын дуу хоолой бол үнэхээр өгүүлэгдэж байдаг. Тийм болохоор та өөрийн нэгдсэн үндэсний байгууллагт ажиллаж байгаа ажилчдад эрх чөлөөг гаргаж өгөх боломжтой юу гэдэг асуудлаар би дараагийнхаа асуултыг тамбаар байна. Яагаад гэвэл ялангуяа Монгол улсад сонгуулийн үеэр нэгдсэн үндэсний байгууллагын мэргэжилтнүүд бол Facebook хуудсанд ч лайк дарах боломжгүй, шеэр хийх боломжгүй ийм нөхцөлд ажилладаг л да. Facebook post, especially during election time in Mongolia. So as United Nations we are impartial. Тийм ээ, нэгдсэн үндэсний байгууллагын хувьд бид төвийг сахисан хөндлөнгийн байр суурьтай байгууллага. Энэ бол маш хүчирхэг ховор чадал. Гэхдээ яг л ардчлалыг алдаж болдог шиг төвийг сахисан байр сууриач бас алдах эрсдэл үргэлж байдаг. Тиймээс тэр хүчийг хизээч алдаж болохгүй, маш хянуур хандах ёстой. Би Афганистанд 3 жил гаруй нийгмийн салбарт ажиллах боломж олдсон. Тэр бол үнэхээр хүнд орчин байсан. Иргэний нийгэмд ажиллахад нээлттэй,
зарим талаараа зугаатайч байдаг. Зөвхөн сурчлагаа лоббигоор хязгаарлахдаггүй. Жинхэнэ идэвхтэй тэмцэл хийх, өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулах боломжтой байдаг. Харин нэгдсэн үндэсний байгууллагын системд ажиллаж байхад чи арай илүү хянуур, илүү хүндэтгэлтэй байх шаардлагатай. Учир нь эцсийн дүндээ чи нэг улс орны биш, бүх талуудыг төлөөлж, бүх гишүүн орны өмнөөс ханддаг. Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхт гишүүн, тиймээс бидний бүх үйл ажиллагаа дүрм журам, харилцан хүндэтгэлд суурилсан байх ёстой. Мөн энэ шугамыг хизээч давах ёсгүй. Зарим хүн энэ зүйлийг хэлж болох байх гэж бодож болох ч бидний хувьд тийм байж болохгүй. Хэрвээ нэгдсэн үндэсний байгууллагын аль нэг хэсэг улс төрийн талуудын аль нэгийг ил тод дэмжиж, эсвэл сэтгэл хөдлөлд хөдлөгдсөн байдлаар хандаж эхэлбэл тэр мөчөөс л бид буруу замаар явж эхэлнэ гэсэн үг. Тиймээс бид альва асуудалд бодит, баримтад тулгуурласан тэнцвэртэй хандлага баримтлах ёстой. Улс орны нөхцөл байдал, соёл, мэдрэмжид мэдээж хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Харин ингэж чадахгүй бол бид өөрсдийн онцгой үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгааг илтгэнэ гэсэн үг. Энэ бол төвийг сахисан шударга байр суурийн үнц нь. Бид итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааны үндэс юм аа. За ойлголоо. Үнэн дээр таны хэлсэн төвийг сахих зарчмыг би үнэхээр хүндэтгэж байна. Та түрүүнд маш сонирхолтой зүйл дурдсан эвслийн засгийн газар гэж. Ялангуяа танай орны жишээ. Монгол улс одоо 2 дахь удаага эвслийн засгийн газар байгуулж байгаа. 3 гол улс төрийн нам хамтарч ажиллаж байна. Энэ удаадж, урд өмнөж удаадж адил олон мега төслүүдийг боддоор одоо урагшилж эхлэх одоо гол боломж нь юм болов уу гэж харж байгаа. Таны эх орон Нидерландад энэ хандлага, энэ механизм хэр удаан үргэлжилж байсан бэ? Иргэний хувьд та үүнийг хэрхэн хардаг вэ? Давуу болон сул талын хувьд энэ бол урт хугацааны шийдэл байж чадах уу? Эсвэл ганц удаагийн зохицуулалт гэж боддог уу? Би улс төр шинжээч эксперт биш ээ. Энэ тухайгаа шуудхан хэлмээр байна. Гэхдээ өөрийн орны хувьд ярил л да. Би ойролцоогоор 60 орчим жил энэ дэлхий дээр амьдарч байна. Гэтэл түүнээс ч өмнө Нидерланд улсад эвслийн засгийн газрын уламжлал маш удаан хугацаанд оршин тогтносон. Энэ бол олон намтай системийн нэг давуу тал юм аа. Манай улсад олон улс төрийн нам байдаг. Тиймээс та заавал хамтран ажиллах арга замаа хайх хэрэгтэй болдгоо. Зөвшөлтсөл хийх шаардлага үүсдэг гэсэн үг. Олонхын дэмжлэгийг авахын тулд өөр намтаа нэгдэхээс өөр аргагүй болдог. Энэ бол үнэндээ эрүүл үзэгдэл юм аа. Тийм ч учраас Монгол улсад энэ туршлага хэрэгжиж байгааг хараад их баярлсан. Ялангуяа танаа сонгуульд олонхыг авсан нам дангаар засаглах бүрэн боломжтой байсан ч эвсэл байгуулахаар шийдсэн нь үнэхээр сонирхолтой. Мөн ухаалаг алхам болсон. Харин та нарын хувьд энэ бол нэг төрлийн туршилт. Хувь хүнийхээ хувьд би энэ туршилтыг амжилттай байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мэдээж хэрэг өвдөлт, хүндрэл бэрхшээл их л гарах байх. Гэхдээ бас баяр баясгалан урагшлах, хөгжилж дагалдана. Ялангуяа богино хугацааны ашиг биш. Харин урт хугацааны үр нөлөөг харвал удирдлагын төвшөнд олон янзын дуу хоолой оролцож, шийдвэр гаргах үйл явц илүү төлөвшсөн, ардчилсан болно гэдэгт итгэж байна. Thank you. Үзэгчдээ хэсэгхэн орон миний завсарлагын дараа хэрэгэд уулзцгаая. On the second segment of our conversation. За энэ хүү ярилцлагын 2 дугаар хэсэгт таны хувийн түүхийг дахин нэг сөхөж ярилцмаар санагдлаа. Та түрүүн нэгдсэн үндэсний байгууллагын системд хөгжлийн салбарт ажиллах шийдвэрээ хэрхэн гаргасан тухайга товч дурдсан. Ямар нэгэн зүйл хийж үлдээх, нөлөө үзүүлэх, үр дүн гаргах хүсэлтэй байсан гэж хэлсэн. Харин одоо манай үзэгчдэд, ялангуяа залуу үзэгчдэд зориулж хэрвээ тэд олон улсын байгууллага, хөгжлийн салбар эсвэл нэгдсэн үндэсний байгууллагт орж ажиллахыг хүсэж байгаа бол ямар бодит алхам эхний одоо төлөвлөгөө гаргах ёстой вэ? Та энэ тал дээр юу гэж зөвлөх вэ? Тийм шүү. Хамгийн түрүүнд энэ бол зүрх сэтгэлтэй холбоотой зүйл байх ёстой. Хүн бүр өөрийн мөрөөдөлтэй тэр мөрөөдлөөч дагах хэрэгтэй. Нэг хүний мөрөөдөл нь нөгөөхийнхөөс илүүч биш, дутууч бишээ. Бурхан тэгш заяасан нь ч бас сайн хэрэг. Тийм биз? Тийм ч учраас бид ийм олон янзын соёл, сэтгэлгээ бүхий нийгэмд амьдарч байна. Хэрв чиний мөрөөдөл итгэл найдвар чамайг нийгмийн төлөө эсвэл ирээдүйн үеийн төлөө ямар нэг зүйл хийх чиглэлд хөтөлж байгаа бол оролдож үзэх хэрэгтэй. Ийм нөхцөлд нэгдсэн үндэсний байгууллагад ажиллах хүсэл бол үнэхээр гайхалтай зорилго юм аа.
Мэдээж нэгдсэн үндэсний байгууллагад ажилд орох амар биш. Маш олон өрсөлдөгчтэй өндөр шалгууртай. Гэхдээ мэдэж байгаа биз дээ. Хэрвээ чи оролдохгүй бол орох боломж dig. Харин оролдвол боломж бий. Аз, мэдлэг, туршлага гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ орч чадсан бол тэр бол асар их нэр дүрийн хэрэг. Харин тэр үед чи өөртөө ингэж хэлж болно. Намайг бусдын амьдралд бодит өөрчлөлт хийх боломжтой гэж итгэсэн байна. Тиймээс энэ бол зүгээр нэг ажил биш. Энэ бол үүрэг хариуцлага, итгэлцэл, бас үндэтгэл юм аа. Өөрт олгогдсон энэ боломжид талархаж, тэрхүү итгэлийг өндөр түвшинд хариулах ёстой. Ийм төрлийн ажилд тэр дундаа нэгдсэн үндэсний байгууллага шиг байгууллагад чи төрийн албан хаагчийн сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Бусдын төлөө, олон нийтийн төлөө үйлчлэх гэж энд байгаа. Харин нэг л өдөр би үүргээ биелүүлж чадхаа болжээ гэж мэдрэх тэр үед чи хойш суух зоригтой байх хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллага иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бос байгууллагууд дээр ажиллах нь зарим талаараа хувийн хэвшил, бизнес эрхлэхээс тис өөр. Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүүч биш, бас дутууж биш. Бидэнд хоёулаа хэрэгтэй. Хувийн хэвшил хөгжил авчирдаг бол олон нийтийн салбар тэнцвэр, тусгал, нийгмийн үн цэнийг бий болгодог. We need both. Thank you. Баярлалаа. Би нэгдсэн үндэсний байгууллагын системийн Монгол улсад үзүүлсэн нөлөөллийн ач холбогдлын талаар бараг эцэс төгсгөлгүй ярьж чадна. 1990-ад оны ихэнх үед хэрэгжүүлж байсан йоджуулсан давсны аянаас эхлээд түүнээс хойших вакцинжуулалт, дархлаажуулалтын ажлууд, эдийн засгийн хүндрэлтэй үед үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг гээд олон зүйл бий. Арчлалын шилжилтийн үеийн хүн сорилтуудыг туулж байх тэр үед нэгдсэн үндэсний байгууллагын байгууллагуудын хамтын ажиллагаа бидэнд маш том төшөө тулгуур болж байсан. Тиймээс Монгол улс тухайн цаг үедээ болон одоогч хүртэл нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгт үргэлж талархаж явдаг. Харин өнөөдөр бид илүү орон нутгаар руу чиглэсэн ойлголт руу улам ойртож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаа дотоодоос Монголын компаниуд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаас ч санхүүжилт босгох талаар яригдж эхэлж байна. Тэгэхээр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд сэргэж өсөлт ажиглагдж байгаа одоо энэ цаг үед нэгдсэн үндэсний байгууллага хэрхэн энэ өөрчлөлтийг ашиглаж хэрхэн зохицож ажиллаж байгаа вэ? Энэ чиг хандлага цаашид хэрхэн өрнө гэж та харж байгаа вэ? Going forward. Yeah. So Mongolia is now an upper. Тийм ээ, Монгол улс одоо дээд дунд орлоготой орны ангилалд багтаж байгаа. Үүний гол шалтгаан нь танай улс байгалийн баялагаар маш баялаг. Ашигт малтмал газрын доорх нөөцөөр асар их боломжтой. Энэ нь орлогын дундаж үзүүлэлтээр дээд чатанд гаргаж байгаа. Харамсалтай нь бодитоор харвал олон зүйл дээр дунд орлоготой орны хэв маягтай нийцэхгүй байна. Жишээ нь ядуурлын түвшин. Миний мэдэж байгаагаар танай улсын нийт хүн амын ойролцоогоор 28% нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. Энэ бол маш том тоо. 2030 он хүртэлх доктортой хөгжлийн зорилтонд танай улсын нийт хүн амын 20% нь ядуурлын шугамаас доош байх ёстой гэж заасан байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар энэ тоо ухарч байна. Харин зөв чиглэл рүү биш, буруу чиглэл рүү явж байна. Энд маш том зөрүү үүсэт байна. Танай өнөөгийн болон ирээдүйн баялаг нэг тийшээ явж байгаа. Харин тэр баялагийг хүртээмжтэй хуваарлаж энийг ч орхигдуулахгүй байх бодлого чадамж нь нөгөө тийш явж байна. Бид ирэх жилүүдэд энэ тухай илүү гүнзгий ярих шаардлагатай байна. Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллага бол зүгээр нэг мөнгө гуйдаг газар байхаа болох хэрэгтэй. Мэдээж хэрэг санхүүгийн дэмжлэг цаашид ч гэсэн тодорхой хэмжээнд үргэлжилнэ. Гэхдээ тэр нь гол биш ээ. Харин багасгах ёстой. Үүний оронд засгийн газар, хувийн хэвшил, бусад хөгжлийн түншүүд, иргэний нийгэм эдгээр бүхий л талуудтай жинхэнэ стратегийн түншлэл бий болгох ёстой. Бид бүгдээрээ Монголын ирээдүйг илүү сайн болгох зорилгын төлөө хамтдаа ажиллах хэрэгтэй байна. Тэгээд та нэгдсэн үндэсний байгууллагыг харахтаа энд яг ямар үнцийг бий болгох ёстой вэ гэж асуух хэрэгтэй. Бидний авчирч чадах зүйл бол олон улсын туршлага, шилдэг жишээ, өндөр түвшний уулзалт, бодлогын түвшинд хилэлцүүлэг зохион байгуулах чадах, салбаруудын хооронд мэргэжилтнүүдийг холбох, шинэ арга шийдэл турших, мөн хэцүү олон талд том төсөл хөтөлбөрийг удирдах чадах бие даасан төвийг сахисан систем. Үүнийг Монгол улс хэрэгжүүлэх бүрэн боломжтой ч олон талын зохицуулалт шаарддаг учраас заримдаа бие даасан 3 дахь читгээд жишээлбэл нэгдсэн үндэсний байгууллага чанартай хэрэгжилт үр ашиг шудраг хуваарлтыг хангахад тусдсан болдгоо. Тиймээс та бүхэн дээд дунд орлоготой гэж тооцогдож байгаа ч хөгжлийн бодит байдлын хувьд ялангуяа 28% ядуурл байсаар байгаа нөхцөлд Монгол улс одоо ч хөгжиж байгаа орны нэг хэвээр байна.
Гэхдээ гол асуулт бол бид үүнийг яаж өөрчлөх вэ? Хэрхэн хүртээмжтэй өсөлт бий болгох вэ? Энэ л хамтын ажиллагааны цөм байх ёстой. Санхүүжилтийн асуудал руу оръё. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын сүүлийн үед гаргасан шийдвэртэй холбоотойгоор USAID буюу олон улсын хөгжлийн агентлаг нь өөрт холбоотой бүх санхүүжилтийг 90 хоногийн хугацаанд түр зогсоох тухай мэдгэгдэл гарсан. Энэ шийдвэрийн нөлөөг та Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын систем болон бусад байгууллагууд дээр хэр мэдрэгдэнэ гэж харж байгаа вэ? Ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаж байна уу? Бид маргаашнаас л гэхэд энэ шийдвэрийн нөлөөг боддоор мэдэрнэ байхаа. Учир нь би дарханд очино. Тэнд нэгдсэн үндэсний байгууллагын хүнсүдэ аж ахуйн байгууллагын нэг хүлэмжийн төсөл хэрэгжиж байгаа. Энэ хүлэмж нь Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн хөрөнгө, хувийн хэвшлийн хөрөнгийг хослуулсан маш сонирхолтой туршилт гэж хэлж болно. Миний мэдхээр хүлэмж аль хэдийн баригдсан. Үргэс тэмхий үрийг 12 дугаар сард тарьсан байгаа. Одоо шилжүүлэн суулгах ажлыг хүлээж байгаа. Гэхдээ бүрэн хэрэгжээгүй байгаа бололтой. Тиймээс хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгийг царцаах шийдвэр газар дээр ямар нөлөө үзүүлж байгааг би яг тэр газарт өөрийн нүдээр харах гэж байгаа. Үүнийг хэрхэн уян хатан байдлаар шийдэх, яаж ажиллах вэ гэдэг нь маш чухал сорилт болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд USAID бол маш чухал түнш юм а. Хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хөтөлбөр, инх тайвны бүтээн байгуулалтын чиглэлээр USAID өнгөрсөн хугацаанд үнэхээр маш их зүйлийг хийсэн. Тиймээс би чин сэтгэлээсээ найдаж байна. Америкийн нэгдсэн улсын эрх баригчид USAID болон энэ үйл явцад оруулж байгаа бүх талууд урагшлах зөв үр дүнтэй гарц олж чадна гэдэгт найдаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын адил USAID-гаас санхүүжүүлсэн төслүүд Монголд хэр их нөлөө үзүүлсэн талаар би бас жагсаалт гаргаж болох байх. Жишээ нь Мянганы сорилтын сангийн 2 дахь компакт төслүүд байна. Монгол улсын эрчим хүчний засаглалын шинжилэлд чиглэсэн 25 сая Америк долларын төсөл, мөн Азийн сангаас хэрэгжүүлж байгаа иргэний нийгэм хэвлэл мэдээллийн салбарыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй 10 гаруй сая $10 хөтөлбөрүүд байна л да. Ийм хэмжээний хөрөнгийн таталт санхүүгийн тодорхойгүй байдалд үүсгэхэд цаашлаад зохицуулалтын механизм шаардлагатай үед энэ төрлийн томоохон санхүүгийн алдагдлыг хэрхэн нөхөх удирдах төлөвлөгөөтэй байгаа вэ? Суурин зохицуулагчийн хувьд та ямар стратеги баримтлах вэ? Одоогоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг бид тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн байдлаар бидний хийж байгаа зүйл бол зөвхөн Монгол улсад төдийгүй. Бусад орнууд ч гэсэн энэ шийдвэр ямар нөлөө үзүүлж байгаа талаар илүү нарийн гүнзгий ойлголттой болохыг хичээж байна. Мөн оролцоон ч өөр төвшөнд байна. Монгол улсад бидний хувьд хөгжлийн түншүүдийн бүлэг гэж нэрлэгддэг зохицуулалтын платформ байдаг. Бид энэ бүлгийг илүү үр дүнтэй чиглэгдсэн системтэй хилцүүлэг явуулдаг хэлбэрт шилжүүлэхийг зорж байгаа. Том зургаар харсан стратегийн яриа өрнүүлэх, мөн илүү конкрет техникийн төвшний хилцүүлэг хийх боломжоор баяжуулахыг хүсэж байгаа. Энэ чиглэлээр тодорхой гэрийн даалгавар хийгдэж байх хугацаанд энэ сэдв нь хөгжлийн түвшүүдийн бүлгийн хилцүүлгийн гол сэдв байхаас аргагүй гэж бодож байна. Мөн үүнтэй зэрэгцэн засгийн газар болон бусад гол оролцогч талуудтай харилцаа хамтын ажиллагаа маань үргэлжилнэ. Тэгэхээр одоо доктортой хөгжлийн зорилтууд болон ур амьсгалын өөрчлөлт рүү илүү гүнзгий орж ярилцъя. Та түрүүнд дурдсанчлан Монгол улсын зарим үзүүлэлтүүд жишээлбэл боловсрол, эрүүл мэнд, цахим шилжилт гэх мэт салбаруудад эерэг хандлага ажиглагдаж байгаа. Харин нөгөө талаас ядуурл, эдийн засгийн тэгш бус байдал, байгаль орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол зэрэг 2030 оны зорилтуудыг биелүүлэхэд замаасаа бол холдоод байгаа ийм дүр зураг ажиглагдаж байна. Таныг Монголд ирээд ердөө хэдхэн 7 хоног байгааг мэдэж байгаа ч гаднаас нь харж буй хүний хувьд бидний буруу хийж байгаа юуг сайжруулах боломжтой талаар бодлоо хуваалцвал маш сонирхолтой санагдлаа. Таны өнөөгийн байр сууриас ямар тодорхой зөвлөмж, санал гаргаж байгаа вэ? Тийм ээ, яг таны хэлсэнчлэн би одоохондоо сонсох горимд байна. Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд хэн нэгэн буруу хийсэн эсэх гэдэг өгүүлбэр надад төдийлөн таалагддаггүй. Харин аливаа зүйлийг илүү сайжруулах боломж үргэлж байдаг гэж би боддог. Мөн яагаад тухайн зүйл хийгдэхгүй байна вэ гэдгийг ойлгох нь чухлаа. Юунаас болоод саатаж байна вэ? Зарим тохиолдолд саад нь техникийн байж болно. Эсвэл санхүүгийн,
заримдаа бүр улс төрийнч байж мэднэ. Та ядуурлын тухай дурдсан. Тийм ээ, ядуурлын томоохон шалтгааны нэг нь нүүдэлчин малчтын амьдралын хүндрэл. Тэр дундаа сүүлийн үед тохиосон зуудын дараа хот руу буюу Улаанбаатар руу хүчээр шахагдсан шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Иймд бидэнд яг одооноос хийх гэрийн даалгавар байна. Малчин өрхийн амьдралын чанарыг хэрхэн сайжруулах вэ? Тэд нутагтаа үлдэх хэрэгцээ боломжийг хэрхэн мэдрэх вэ? Зарим нь бүр хот руу нүүчгээд эргээд нутаг руугаа буцахыг хүсэж байж мэднэ. Хэрвээ би өөрөө малчин байсан бол хүүхдүүдээ аав өвөөтэйгээ өсгсөн шигээ өөрийнхөө дэргэд байлгахыг хүснэ. Хуучны уламжлал шүү дээ. Гэхдээ нөгөө талаас хүүхдээ сайн боловсралтай болгомоор байна. Энэ хоёр асуудал зэрэгцээ оршиж байна. Би нилээд ихийг шаардсан хүн болж таарлаа, тийм биз? Гэхдээ өнөө цаг үед үүнийг хослуулах боломжтой. Монгол улсад яг одоо дижитал болон боловсролын шилжилт асар хурдтай явагдаж байна. Тэгэхээр бид хамгийн аслагдсан бүсийн хамгийн хол байгаа хүүхдэд хүртэл чанартай боловсролыг хүргэх бүрэн боломжтой. Энэ чиглэлд бид UNICEF, UNESCO болон бусад түншүүдтэйгээ хамтран Монголын талуудтай ажиллахад бэлэн байна. Эрүүл мэндийн салбарын хувьд ч гэсэн мөн адил. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага UNICEF, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан зэрэг байгууллагууд энд дэмжлэг үзүүлж болно. Амжиргааны хувьд бол бид малчтын орлогыг нэмэгдүүлэх гарц олох хэрэгтэй байна. Жишээлбэл аслагдсан бүсэд аялал жуулчлал хөгжиж эхэлж байна. Харин малчид яаж үүнээс ашиг хүртэх вэ? Магадгүй гар хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү орох боломж байгаа. Манай улсад жишээлбэл зарим фермерүүд өөрсдөө бясалгаа хийдэг. Тэгэхээр Монголын малчид яагаад бясалга, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг өөрсдөө хийхгүй байж болохгүй гэж. Итали, Франц зэрэг оронд дарсны аялал гэж байдаг шүү дээ. Жуулчид тэр дарсны хүндэд очиж орон нутгийн амтыг мэдрэх дуртай байдаг. Би өөрөө ч бас очиж байсан. Тэгэхээр яагаад Монгол улсад морин аяллаар нутгаас нутаг дамжин аялдаг эко жуулчид нэгнийгэнтэйгээ өөр бүтээгдэхүүн туршиж үзэж болохгүй гэж. Тараг уухуу, хяа мэдхүү, сүйтэй цай юу, махан бүтээгдэхүүн үү бүгд байж олон шүү дээ. Энэ бол малчинтай шууд хамтран ажиллах боломж. Гэхдээ нэгэн зэрэг томоохон хэмжээнд сэтгэх хэрэгтэй байна. Тухайлбал сүү махыг боловсруулах төвд хүргэх логистик, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх. Түүхийн хэлбэрээр зарах биш, нэмэн үртэг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв сонголт болцоход байна. Ноолуур бол бас нэг сайхан жишээ. Бүх зүйл дээр, ялангуяа хөдөө аж ахуйн, амжиргааны асуудал дээр бидэнд Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага IFAD зэрэг мэрэгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Тэд бидэнд малын үйлдвэр сайжруулалт, эрүүл маж ахуй, эмийн үлдэгдэлгүй эрүүл мах, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар зөвлөмж өгч чадна. Монгол улсад 60 сая гаруй мал байгальд органикаар бэлчдэг. Энэ бол дэлхийд цөөхөн үлдсэн боломжийн нэг шүү дээ. Хэрвээ бид экспортыг хангах сертификат, баталгаажуулалтын тогтолцоог байгуулж чадвал органик гаралтай бүтээгдэхүүний зах зээлд Монгол маш том боломж байгаа. Иймд ядуурлыг бууруулах тал дээр бидэнд маш олон сонголт бас боломж байна. Хамгийн гол нь хүмүүсийг өөрсдийн орон зайд нь амьдралын чанартай нөхцөлд эрхэмлэх зүйлстэй хамт амьдрах боломжийг бий болгох шаардлагатай байна. Миний нэг бяцхан мөрөөдөл бол хөдөө нүүж төвлөрсөн бус сүлжээнээс хараат бус жижиг байшинтай болох юм л та. Энд тэнд нь хэдхэн мал хариулж интернетэд холбогдож морио хонио мадлаж байхдаа ногоо тарьсан хүлэмжтэй байвал сайхан. Энэ бол миний бодлоор өнөөдөр хотын төвд шахацлалцсан амьдарч буй олон залуусын нийтлэг мөрөөдөл байх. Тиймээс Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн зүгээс малчин өрхөөдөд чиглэсэн бодлого, ялангуяа сүүн бүтээгдэхүүн, малчтын орлого, аялал жуулчлалтай холбогдсон шийдлүүдийг хөндөж байгаа нь үнэхээр таатай сонсогдлоо. Би бүр жуулчдад зориулсан тарагны аялалд оролцмоор санагдлаа. Go Mongolia. Энэ бол яхаарахгүй Монгол улсын аялал жуулчлалын ураа. Гэхдээ нөгөө талдаа бид улам бүр малчны амьдралаас холдож таны хэлснээр боловсрал, ажлын байр, эрэлхийлэн мөн хөдөөгийн үер ган цүлжилт зэрэг уур амьсгалын эрсдлээс дайжиж байгаа. Энэ бол бидний хувьд их түгээмэл асуулт. Таны хувьд олон оронд тэр дундаа хөгжиж буй орнуудад ажиллаж байсан өөрөө ч хөгжингүй орны иргэний хувьд үнэхээр гүн гүнзгий ойлголт харьцуулалттай байх нь гарцааг байхаа. Тийм учраас одоо Монголын олон малчин хот руу нүүдэлж байна. Үүний зэрэгцээ бид орон сууцны асуудалтай тулгарч байна. Хотын даргын зүгээс гэр хороодлын иргэдийг багтаахын тулд ирэх 5-10 жилд олон орон сууц барихаар төлөвлөж байгаа. Та энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ? Хүн амын нэгтэршил хамгийн багатай Монгол улс
яг үнэхээр төвийн орон сууцнд бүгдээрээ амьдрах хэрэгтэй гэж юу? Миний бодлоор ийм өргөн уудам хүн ам сэрэг байгалийн болон ашигт малтмалын баялагаар ариун орон хэрвээ зөв удирдлагатай, сайн менежменттэй байж чадвал дэлхийн хамгийн баян орнуудын нэг болох боломжийн ирмэгдээр байна гэсэн үг ээ. Тиймээс хэрвээ та бүхэн бид хот байгуулмаар байна. Учир нь олон хүн шилжиж ирж байна. Тиймээс энд орон сууц босхий гэж бодож байгаа бол та бүхэн буруу сэтгэж байна. Та бүхэн 20 жилийн дараах шинэ үеийг харах ёстой. Тэд илүү шаардлагатай, нэхэмжлэл өндөртэй байх болно. Тэд өнөөдрийн залуусын хүсэж байгаа зүйлсийг л хүсэн шүү дээ. Зүгээр л авч чаддаггүй. Тэд амьдрахад таатай хотыг хүсэж байна. Харин амьдрахад таатай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр замын төгжрэлгүй, агаарын бохирдлгүй, ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэнтэй байх ёстой. Зүгээр л өндөр байшингуудыг нэг нэгнийх нь хажууд барьчих бол тэр нь хүн бүхэнд дарамтлал болно. Тэр бол танаа ирээдүйн хүсэж буй хот биш ээ. Тиймээс танаа удирдлагууд энэ тухай илүү бодож анхаарах хэрэгтэй байна. Тийм ээ, одоо та бүхэн гал унтраах маягийн асуудлыг шийдэж байгаа байх. Гэхдээ том зургаар ирээдүгээ мартаж болохгүй. Шилжилт хөдөлгөөний тухайд гэвэл бид хамтдаа хүчтэй ажиллаж хүмүүст итгэл найдвар өгч, сайн дурын үндсэн дээр нутаг боцох боломж бүрдүүлэх хэрэгтэй. Нүүдэлчин амьдралын хэв маягийн хувьд хэрв бид боловсрал, эрүүл мэнд, нэмэн өртөх шингээх орлогын боломжуудыг хүргэж чадахгүй бол бид тэр амьдралын хэв маягаа алднаа. Тиймээс бид илүү бодиттой ажиллах хэрэгтэй байна. Гэхдээ нүүдэлчин амьдрал биднийг өргөн хүрээний хөдөө аж ахуйн тогтолцоо хүжүүлэхээс ч бас хол байлгаж болохгүй. Монголын хувьд интенсив фермийн загвар хэрэгжүүлэх боломж бас бий гэж бодож байна. Малууд хашаанд эрүүл ахуйн хяналттай, тижээлтэй экспортын зах зээлд бэлтгэгдсэн хэлбэрээр. Ингэснээр нэг хэсэг нь нүүдэлчин хэв маягаа хадгалах, нөгөө хэсэг нь зах зээл чиглэсэн тогтолцоотой байх боломжтой. Энэ бүхэн аялал жуулчлалын салбартай бас холбогдож болно. Ингэж чадвал хамгийн шилдэг загварыг бий болгож чадна. Харин одоо та бүхэн амьдрахад таагүй хот барьсаар байж болохгүй. Энэ бүхний эхлэл нь бодлогын төлөвлөлттэй холбоотой. Үүн дээр нэгдсэн үндэсний байгууллагын UN Habitat хэмээх байгууллага байдаг. Би Монголд ирээд хамгийн түрүүнд тэднийг асуусан. Даанч бараг оролцоогүй байсан. Гэтэл энэ байгууллага бол амьдрахад таатай хот хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэх тухай хамгийн сайн ойлголттой байгууллага. Бид энэ талаар хамтдаа ярилцаж цаашид юу хийж болох тухай бодож эхлэх нь маш чухал. UN Habitat-ийн алдааг битгий давтаасай. Одоо танай хотод түлш, ус, ариун цэврийн сүлжээнд холбогдоогүй олон хүн амьдарч байна. Тэд ийм нөхцөлд 30-аас 50 жил амьдарчээ. Энэ бол танай нүүдэлчин соёлтой холбоотой. Гэр бариад нүүж, өөр газар буух, төвлөрлгүй амьдралын хэв маяг. Гэвч өнөөдрийн залуу үеийнхэн ойлгож байна. Энэ бол амьдрахад тохиромжтой хот биш гэдгийг. Тиймээс өнөөдөр монголчууд үнэхээр сайн төлөвлөсөн, зөв хэрэгжүүлсэн хоттой байх ёстой гэдгийг ухамсарлаж эхэлж байна. Төлөвлөгөө гаргах нэг хэрэг, харин тууштай хэрэгжүүлэх бас нэг өөр хэрэг. Жишээ нь зам дээр тодорхой хэмжээний автомашин явах боломжтой байтал тэр хэсэгт өндөр байшингууд бариад автомашины тоо 3-аас 4 дахин нэмэгдчихвэл асуудал хэвээрэл байна гэсэн үг. Эсвэл нийтийн тээвэр метро зэргийг шийдэх хэрэгтэй болно. Иймээс бидэнд хийх ажил их байна. Энэ бол яг л нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс бодит хөв нэмрээ оруулах боломжоо. Учир нь бид өөр орнуудаас ирсэн олон туршлагыг харж харьцуулж чадна. Жишээлбэл би 1988 онд оюутан байхдаа Бангкок хотод байсан. Тухайн үед дэлхийн хамгийн их төвжирэлтэй хотуудын нэг байсан. Гэвч өнөөдөр Бангкок хотод автомашин олон болсон ч тэд зам гүүр, BTS галт зэрэг, замын цагдаа зэрэг олон шийдлийг хэрэгжүүлж өмнөхөөс хавьгүй илүү сайн нөхцөлийг бүрдүүлж чадсан. Тиймээс бидэнд шинээр дугуй бүтээх шаардлагагүй. Зүгээр л туршлага судлах хэрэгтэй. Эрчим хүчний шилжилтийн тухайд би хятадын өөрчлөлтөнд үнэхээр гайхдаг. 1990-ад онд байнга хятад улсад очдог байсан. Хэдхэн 7 хоногийн зайтайч бүх зүйл өөрчлөгдөж байгааг нүдээр хардаг байлаа. Өнөөдөр хятад бол ногоо эрчим хүчний зах зээлийг өөртөө ашиг болгож чадсан цор ганц улс. Энэ бол танай хажууханд байгаа маш том боломж юм аа. Тиймээс Монгол улс эрчим хүчний шилжилтийн хэлэлцээрт энэ туршлагыг өөртөө ашиглах бүрэн боломжтой. Би хувьдаа 4 жилийн дараа эндээс буцах үедээ Улаанбаатар хотод агаарын бохирдол багассан байх, магадгүй бүр байхгүй болсон байхыг хүсэж байна. Тэмүүлэл байвал гарц бий. Хүсэл хаана байна, тэнд арга зам байдгийг та бүхэн мэднэ. You know, where there's a will, there's a way. Yeah, I agree. Үзэгчдээ Хэсэгхэн ормын засварлагын дараа мэргээд уулзцгаая. So to start our third segment, I would like to Тэгэхээр ярилцлагынхаа 3 дахь хэсэгт би COP17-той холбоотой асуудлуудыг асуумаар байна.
2026 оны 6 дугаар сард Монгол улсад зохион байгуулагдах зөвлөлтийн эсрэг тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн буюу одоо COP17 дугаар хурал зохион байгуулагдах гэж байна. Тэгэхээр та энэ арга хэмжээнд ямар төлөвлөгөө зорилготой оролцож байгаа, мөн Монгол улсын хувьд ямар боломжуудыг харж байгаа, мөн энэ хурлын үр дүн таны одоо хувийн хүлээлт ямар байгаа талаар асуумаар байна. Yeah. Thank you very much for bringing that up. Тийм ээ, энэ сэдвийг хүнцэнд маш их баярлалаа. Монгол улс COP17-г зохион байгуулна гэдгийг сонсоод үнэхээр баяртай байсан. Учир нь танай орон цөлжилтийн асуудалтай тулгарч байгаа. Тэгээд ийм чухал хилцүүлгийг өөрийн их орондоо хийх гэж байгааг харах нь сайхан байна. Харин миний хувьд ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч, суурин зохицуулагчийн хувьд энэ бол мэрэгжлийн хувьд маш онцгой боломж. Би үнэхээр найдаж байна. Тэр уулзалтаар сайн хилцүүлэг өрнүүлж, юу сайн ажиллаж байгаа, юу ажиллахгүй байгааг илүү тодорхой ойлгоно гэж найдаж байна. COP17-оос түр хазааж хэлэхэд би сүүлийн үед элчин сайд нартай уулзаж явахдаа нэг элчин сайдтай таарад түүнд хэлсэн юм а. Танай улс цөлжилтийн эсрэг маш олон ажил хийсэн. Сонирхолтой улс юм. Яг ямар технологи ашиглаж байгаа вэ гэж. Тэгээд тэд надад зургууд үзүүлсэн. Цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаагаа зургаар харуулсан. Өвсдөө дөрүлжин хашаа байгуулж ургамал тарьж ургуулсан байсан. Тэгээд би бодсон л доо. За энэ бол энгийн хэрнээ ашиглаж болох үз технологиудын нэг юм байна. Тэгэхээр ямар нэг газар хэд цөлжсөн байсан ч сэргийх боломж үлдсэн байна. Харин эх нэг жилийн хугацаанд миний бодлоор танай улсын хувьд COP-ийн зохион байгуулагч орны хувьд бэлчээрийн дац хэтрэлтийг бодлогын төвшөнд хэрхэн шийдэх гэж байгаагаа илэрхийлэх нь чухал үе болно. Танай улс энэ чиглэлд бодит үр дүн гаргаж байгаа гэсэн мессеж хүргэхийг хүсэх нь гарцаагүй. Мөн та бүхэн илүү чанартай, тодорхой жишээтэй мессеж хүргэх боломжтой. Жишээлбэл хэрхэн малчидтай хамтарч малын тоог бууруулах, төрөлжүүлэх, гэхдээ амьдралын чанар орлогыг нэмэгдүүлэх арга замыг олсон тухайга хуваалцах ёстой. Мэдээж цаг хугацаа богино. Гэвч энэ хугацаанд ч бид тодорхой алхам хийж, бэлчээрийн дац хэтрэлд, цөлжилтийн эсрэг бодит ажил хийх хүсэл жишээтэйгээ хамт харуулах боломж бий гэж бодож байна. Yeah, speaking of overgrazing. Тийм ээ, бэлчээрийн хэт ашиглалтын ярьсантай холбоотойгоор манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын COP дээр хийсэн сүүлийн илтгэлд нэг чухал зүйл дурдгдсан байдаг. Энэ бол дэлхийн хэмжээнд нүүрс төрөгчийн зах зээлийн өргөжж байгаа асуудал. Мөн Монгол улс энэ зах зээлийн үр өгөөж хүртэгч байх ёстой гэсэн байр суурь. Таны бодлоор энэ нь Монгол улсад уур амьсгалын төсвөртэй байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн шинэ их усүр олох одоо боломжийн талаар та юу гэж бодож байна? Эсвэл энэ хэрэгжихүйц зүйл яг мөн үү? Тийм ээ, энэ маш сайн асуулт байна. Та энэ асуултыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын валютын сан зэрэг мэрэгжил нэгт хүнээс асуух хэрэгтэй гэж би үнэхээр бодож байна. Тэд оновчтой хариултыг өгч чадна. Надад бага зэрэг ойлголт байгаа. Гэхдээ тийм ч сайн биш. Техникийн хариулт өгөхөд хангалттай биш байна. Тэгэхээр IFI буюу олон улсын санхүүгийн байгууллагуудын тухай ярилцъя. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк гэх мэт байгууллагуудтай холбоотойгоор бид Монголд мөн олон орнд санхүүжилтийн олон боломжуудын талаар ярилцсан. Ялангуяа USAID-гийн санхүүжилт төр зогссонтой холбоотойгоор энэ орон зайг нөхөх үндэсний болон гадаад их усруудыг эргэлхийлж байгаа энэ үед таны хувьд өөр орнуудад эдгээр байгууллагуудтай ямар хэлбэрээр хамтарч ажиллаж ирсэн бэ? Мөн Монгол улс дахь суурин зохицуулагчийн хувьар та энэ хугацаанд хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөгөөтэй байгаа вэ? Тийм ээ, танайх бол дээд дунд орлоготой орн. Тийм учраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай харилцахад бууруулсан хүүтэй зээл байтугай хөнгөлөлттэй зээл хүртээмж хязгаарлагдмал байдаг. Ийм нөхцөлд эдгээр байгууллагуудаас голчлон бодлогын зөвлөгөө, санхүүгийн удирдлагын зөвлөмж авах хэлбэрээр зохицуулдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлагууд эдгээр санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Гэхдээ ихэвчлэн 3 талд хамтын ажиллагааны зарчмаар. Жишээ нь банк засгийн газартай шууд гэрээ байгуулна. Харин засгийн газар тодорхой нэг чиглэлд нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэг, мэрэгчсэн оролцоог санал болгох хүсэлт тавьж болно. Энэ нь техникийн зөвлөгөө, чадах бэхжүүлэх ажил байж болно. Эсвэл том төвөгтэй хөтөлбөрийг удирдах дэмжлэг авч болно. Гэхдээ энэ бүх шийдвэрүүд засгийн газрын нэгт зөвшөөрлөлийн доор гардаг.
Эцсийн хариуцагч нь засгийн газар учраас л тэд энэ чиглэлд нэгдсэн үндэсний байгууллагын оролцоо шаардлагатай эсхийг тодорхойлдог. Харин бид газар дээр нь нэгдсэн байдлаар хамтарч ажилладаг. Ингэхдээ бодлогын хилцүүлэг, туршлага хуваалцах, уялдаа давхардлыг арилгах. Ийм төвшөнд бид хөгжлийн түншүүдийн бүлгийн гишүүн байдлаар хамтарч ажилладаг. Энэ бол бидний хамтарч сэтгэж, зохицуулж, туршлага хуваалцдаг үндсэн платформ. Тухайлбал хөгжлийн түншүүдийн бүлгийн хүрээнд энэ бүлэгт Дэлхийн банк, UNDP, бусад IFI болон хөгжлийн түншүүдийн техникийн мэргэжилтнүүд багтдаг. Тэд дотроо жишээ нь сүүлийн жилүүдийн терапи өсөлттэй хэрхэн ажиллах вэ? Эрчим хүчний шилжилтийн зорилгод яаж хүрэх вэ? Цэвэр эрчим хүчийг гэр хороололт, тэр дундаа хамгийн аслагдсан бүсэд хэрхэн хүргэх вэ? Эдгээр асуудлуудыг хамтдаа хэлцдэг. Ийм маягаар л бид нэгдсэн үндэсний байгууллага болон IFI байгууллагуудын хоорондын нээлттэй харилцаа, мэдээлэл солилцоо, уялдаатай хамтын ажиллагааг үргэлжлүүлж, хөгжлийн түншүүдийн хүрээнд идэвхтэй ажилладаг. Таны гин тухай мэдээлэл өгсөнд маш их баяртай байна. Надад ч бас заримдаа яг бодогддог асуудал л да. Суурин зохицуулагчийн хувьд том агентлагууд өөрийн гэсэн удирдлага болон олон байгууллагуудыг зохицуулж ажиллана гэдэг бол амаргүй. Яг үнэндээ энэ бол үндэсний түвшинд төдийгүй хөөхний түвшинд ч маш нарийн тэнцвэр шаардсан ажил. Гэхдээ бид бүхэн хамтдаа ажиллаж чадвал үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна. Харин сүүлээсээ хоёр дахь асуултаа би одоо тань тавихаар шийдлээ. Та түрүүн шийдвэр гаргасныхаа дараа тэрхүү шийдвэрийг тууштай хэрэгжүүлж явц үр нөлөөг үнэлэх тухай ярьсан. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын агентлагуудын хувьд маш том сургамж өгөх мөн давуу талтай ийм байгууллагын соёл гэж би хардаг. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар үндэсний болон орон нутгийн түвшинд нүүбийн системээс хэрэгжилтийн мониторинг үнэлгээ сайжруулалтын талаар юуг суралцах боломжтой вэ? Миний анзаарснаар Монголд яг энэ чиглэлд тогтмол үнэлгээ хийх соёл тутмаг, чанартай бодит үр дүнд дээр суурилсан дүн шинжилгээний тогтолцоо сул, мөн үнэлгээний үр дүнг бодлого боловсруулахад ашиглах механизм илүү боловсронгүй болох шаардлагатай санагддаг. Миний бодлоор энэ бол яг одоо Монголын хөгжилд дараагийн шатанд зайлшгүй хэрэгтэй чадваруудын нэг гэж харж байна. Тийм ээ, энэ бол надад хариулахад дахин амаргүй асуулт байна. Учир нь би таны улсын тухай одоогоор хангалттай гүнзгий ойлголттой болоогүй байна. Гэхдээ нээлттэй хэлэхэд та бүхэн олон улсын бусад олон орноос илүү сайн нөхцөлд байна гэж тодорхойлж байна. Өөр олон улс ч мөн адил нотлохоон суурилсан бодлого боловсруулах асуудалтай тулгардаг. Өгөгдөл цуглуулах, шинжлэх, дүгнэлт хийх. Улс орны нөхцөлд юу үр дүнтэй вэ гэдгийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт нотлохоог бүрдүүлэх гэдэг бол хүн бүрийн сорилт. Би танай улсын үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзсан. Энэ нь маш их сонирхол татсан. Учир нь SDG-гийн хүрээнд олон төрлийн өгөгдөл аль хэдийн цугларч байгаа нь харагдсан. Мэдээч хэрэг энэ бүхнийг үргэлж сайжруулах боломжтой. Тэд өөрсдөө ч үүнийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн үндэсний тодорхойлсон хувь нэмэр зэрэг босод чиглэлч бид илүү их өгөгдөл цуглуулах шаардлагатай. Жишээлбэл мал аж ахуй, үйлдвэрлэлээс ялгарч буй хөдөлмжийн хэмжээ, ирээдүйн мега төслүүд танай улс орон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн зорилтуудтай хэрхэн нөлөөлөх вэ? COP30 зэрэг дараагийн шатны илүү амбицтай зорилт тогтоох бодлого зэрэгт өгөгдөл шаардлагатай. Тийм ээ, үргэлж сайжруулах боломж бий. Харин миний хувьд хамгийн сайхан зүйл нь Монгол улсад энэ сэдвийг нээлттэй хэлцэх орчин, мөн үнэхээр урагшлагчийн хүсэл, соёл байгаа нь үнэхээр онцгой юм аа. Сүүлийн асуултыг танд үлдээе. Хэрвээ би асуугаагүй зүйл байвал эсвэл таны зүгээс илэрхийлэхийг хүссэн ямар нэгэн үг сэтгэгдэл байвал та чөлөөтэй хуваалцно. Тийм ээ, миний хувьд Монголын тухай хамгийн их сонирхлыг минь татсан зүйлсийн нэг бол танай улсын зэрлэг байгаль. Би Монгол улсад ирэхийг хүссэн бас нэг шалтгаан бол ердөө энэ. Гэхдээ зөвхөн байгалийн үзэсгэлэн биш, мөн танай улсын гайхалтай биологийн төрөл зүйл. Биологийн олон янз байдал юм аа. Танай улсад маш ховор амьтан ургамлууд амьдардаг. Би тэднийг өөрийн нүдээр үзхийг хүсэж байна. Би говийн багваатай, цоохор ирвэстэй уулзмаар байна. Хэрвээ амьтантай нуулзаж чадахгүй байсан ч тэдний мөрийг үзэхэд л би сэтгэл хангалуун байх болно. Би бас зэрлэг адуу бусад ховор амьтад ургамлууд энэ бүхнийг боддоор мэдэрч үзхийг хүсэж байна. Энэ бүхнийг би зөвхөн хувь хүн, жуулчин, хүний нүдээр биш, харин нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн хуваарч бас хармаар байна.
Яагаад гэвэл заримдаа бид ямар нэг зүйлтэй байнга ойрхон байдаг болохоор түүнийг өөрийн эрх мэтээр хүлээн авдаг. Би Монголыг тийм гэж хэлэхгүй. Гэхдээ хүний нийтлэг зан юм да. Гэтэл энэ бүхэн маш эмзэг, хамгаалалт шаардсан өв гэдгийг бид заримдаа умартдаг. Тиймээс та бүхэн томоохон шийдвэрүүд гаргахдаа эдийн засгийн төсөл, мега бүтээн байгуулалт, экспортын шугам, А-цэгээс Б-цэг рүү холбох дэд бүтэц зэрэгт энэ өвөрмөц байгалийн баялгаа хэрхэн хамгаалах, алдахгүй байх вэ гэдгийг бодолцох нь маш чухал. Яг тэр мөчид энэ үн цэнтэй зүйл мөн үү гэж өөрөөсөө асуух ёстой. Би хүүхдүүдтэй аж зээ нартаа 30-50 жилийн дараач энэ байгалийн гайхамшигыг үзүүлэхийг хүсэж байна. Иймд дээрх асуултанд тийм гэж хариулт өгч байвал тухайн төсөл үргэлжилж болно гэсэн үг. Харин үгүй гэж бодож байвал өөр хэлбэрээр, өөр шийдлэр, өөр сэтгэлгээгээр төслөө үргэлжлүүлж болох юм аа. Миний хувьд энэ бүх асуудал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, биологийн олон янз байдал миний Монголд ажлын нийт тэргүүний зорилтуудын нэг байх болно. Би бас энэ чиглэлд ЮНЕСКО болон бусад байгууллагуудтай санал солилцсон. Танай улс өмнө нь ийм арга хэмжээ зохион байгуулсан туршлагагүй байж магадгүй. Гэхдээ яагаад хийж болохгүй гэж. Жишээлбэл өв соёл танигдах болон танигдахгүй өвийг тэмдэглэсэн олон улсын арга хэмжээ зохион байгуулж болох юм. Улаанбаатарт 2 жилийн дараач байж болно шүү дээ. Түүх соёлоо сурталчлах, эрдэмтэд уран бүтээлчдийг нэгтгэсэн ийм үйл ажиллагаа нь танай ард түмэн хэн бэ? Хаанаас ирсэн бэ? Дэлхийд ямар нөлөө үзүүлсэн бэ гэдгийг таниулах, тэмдэглэх маш сайхан боломж юм аа. Би хувьдаа энэ бүхэнтэй танилцахыг үнэхээр их хүсэж байна. Тийм ээ. Бид нар тэр наадмыг Go Mongolia гэж нэрлэж болно. Тэгэхээр ноён Яп Ван Херден манай хар хайрцаг нэвтрүүлэгт хүрэлцэн ирж ярилцлагад оролцсон танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монгол улсын иргэний хувьар мөн сүүлийн 30 гаруй жил хэрэгжүүлсэн Монголд хэрэгжсэн нэгдсэн үндэсний байгууллагын агентлагуудын болон бусад хөгжлийн түншүүдийн бүх хөдөлмөр, дэмжлэг, тууштай хамтын ажиллагаанд талархал илэрхийлэхийн ялдамт баяр хүргэмээр байна. Мөн надад нэг юм санал байна. 2 жил тутам, магадгүй 2 жил тутам чадахгүй бол таны бүрэн эрхийн хугацаа Монгол дахь ажил дууссаны дараа та магадгүй илүү эрх чөлөөтэй ярилцах боломж гарах болов уу гэж найдаж байна. Та юу гэж бодож байна? Тийм ээ, яагаад болохгүй гэж. За баярлалаа. Маш их баярлалаа. Thank you for having me. Үзэгчдээ өнөөдрийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Тэр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг